iStop байна тийм ээ. Оргиллыг одоо iSchool гэдгээ. Тэгэхээр энэ ер нь яг хипхопод ингэж нэрээ ингэж яадгүй ийм нэртэй байдгүй. Яг энийг бас тайлбарлаж өгөөч. Бас нэлээд үзэгчид маань энэ талаар асуусан. Одоо жишээлбэл ингээл iSchool, XR тэгэл бүгдийг ингээл дуутгах тийм. Бүгд нэг нэртэй байдаг штэ. Одоо Gavana байна. Бас сонин нэр шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр гэвэл одоо MC болгон одоо хочтой заавал байх албагүй. Гэхдээ өөрсдөнд нь те одоо царай төрхөн юм одоо ингээд төрх байдлаар нь ингээд дүгнээд те тэгээд бас хочийг өгч байгаа. Тэгээд одоо надад iSchool гэхэд одоо жоохон нэтрэ муухай хүүтэн зэм харцтай те тэрийг бол манай хамтлагийн SS надад өгсөн. Тэгэл жишээ нь ингээл өөртөө ингээл дүгнээд ч юм эсвэл зэрэгтэл те фэнүүдээс ингээд өөртөө одоо нэр хоч аваад тийм л. Орсноосоо бид бүжиглээд энэ тийм бүжгэлдэг дандаа нэгдүгээр өрийн авдаг. Яг тэр үед бүжгэлдэг байхад бидний одоо толгой байлгүй одоо бас жоохон юм. Манай боги маань Z гэдэг хамтлагт байсан. Тэгээд iStop гэдэг манай бадга одоо энэ тэгээд одоо энэ татар гэдэг байгаа. Тэгээ энэ SS энэ дижиталын хэсэг нөхдүүд бид бүгд iStop гэж бүжгэлдэг байсан. Тэгээд бид бүгд хоорондоо нийлээд энэ тэнд одоо болох бүх тэмцээнүүдийн тэргүүн байрыг муу алтан медаль цом юутай бүгдийг л авсан л да. Тэгээд дуулдаг болсноос хойш юм бол яг 6 хүний бүрэлдэхүүнтэй iStop хамтлаг нэгдсэн. Энд нь болохоор одоо манай Коби, ОБ, Татар гэдэг одоо манай Татар Бээжингээс ирээгүй байна л да. Тэгээд SS Bullshit гэдэг жинхэнэ нэрнүүдийг хэлэх юм бол Амра, Батөргөл, Манла, Бадга, Боги, би. Тэгээд манай оргил. Тэгээд одоо манай хамтлагийн хоёр гишүүн маань энэ Солонгост байгаа. Одоо энэ Амра, SS гээд Манла, Bullshit гээд одоо яг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй iStop хамтлаг дуулж байна. iStop-ын тоглолтын амс байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр XCD презентац хийцээ болохын ямар дуунууд тоглох тийм ээ. Энэ талаар хэд удаа тоглоно. За ингээд бидний анхны цомог ирсэн шүү дээ мэн гээд энэ CD маань 18 тракаас бүрдсэн. Ер нь голчлон баг хит дуунууд маань орсон байгаа. Одоо хит энэ миний ари хоёр одоо ремикс нь тэгээд мөн жаргал даахгүй зовлон өөлөх хэрэггүй ар гэх мэтчлэн шинэ ертөнцгээд дандаа хүмүүсийн танил бөгөөд шинэ хит дуунууд орсон байгаа. Тэгээ манай энэ CD-ний баяр маань 4 сарын 9-нд UBPS-ийн Лазерлендэд 19 цагаас болно. За тэгэхээр энэ CD-ний
Санаа нийлээ найзаа. Оо яагаад санаа нийлэхгүй байна? Санаа нийлээ. Оо яагаад санаа нийлэхгүй байна? Чи бид хийдий санаа нийлж гин үү? За нэг иймэрхүү дуулдаг байсан бид нар. Бид чи яг ингээл өгнүүдээ биччихэл яг өөртөө цээжлэн фонограмда тааруулаад цээжлэн тэгэл чихвч зүгэл тийм цаас маас харн байр нэмэ тийм янз 9 жори тийм юу ч байхгүй зүгээр тэгэл шууд чихвчээ зүгэл фонограмаас очиж байгаа дараа гэж шууд өгүүлжтэй. Тэр үед одоо үед гэсэн чинь жоохон нэх худлаа хийх байгаа юм биш. Гэхдээ ингээл студид оронгууд манай зарим амтлууд маань тэгээд юутай тэгээ цаасаараа босчих юм да. Жилийн баярын мэндийг бүх хипхопчтой баярын мэнд хүргэе. Окей. Boda